Сайн уу та бүхэндээ Future Japan Tour-ийн подкастын ээлжит дугаараа хүрэхэд бэлэн боллоо. 18 дахь дугаар болж хүрч очиж байгаа. За бид хоёр өнөөдөр Японд анх дөнгөж ирээд байгаа оюутнууд болон за ажиллах гэж ирж буй хүмүүстэй юуг анхаарах уу гэсэн өөрсдийнхөө одоо зүгээс зөвлөгөөнүүдийг хүргэх байгаа. Монголд байдгүй мөртлөө Японд байдаг тийм анхаарах ихтэй зүйлүүд ч юм уу тий. За энэ дугаар айгүй сонирхолтой болж байгаа тий. Бид хоёр анх удаага юу зайнаас ингэж хийж үзчихье. Хэрвээ энэ удаагийн дугаар амжилттай явах юм бол бид хоёр цаашдаа ч гэсэн 7 хоног болгон тий шинэ дугааруудаа ингээд зайнаас хүргээ явбал айгүй амар байгаа. Тий тэгээд жоохон сонсоход жоохон тиймэрхүү ах юм бол айлгаарай. Харин за ээр сайн ойрд юу вэ? Бас завгүй байна уу? Тийм бас завгүй нөгөө Японы хориг хаалт тавигдаад аяллаад жоохон эхлээд хүмүүс тий автобусны аялал эднэр эхлээд жоохон ажил жоохон загсан байсан ажлууд жоохон эхлэхдээ шаандаад ер нь жоохон энгийн амьдралдаа орох гэж л шиг юм тийм ээ Япон. Тэгээ 2 жил та зогсон байсан юмнууд гинт онгоосон чинь жоохон яадаг гэлээ гэдэг шиг тийм. Юуны 2 жилийн ажил шууд ингээ 2 сарын дотор ингээд юу агаад ороод ирж байгаа болохоор амар ачаалттай. Тэгээд баг урд нь яана ингэж амар ажиллаг байлвал гэж бодож байна одоо. Тийм ер нь коронавиг үеэр нэлээд жоохон юу амьдралтай юм нэг юм удаан 50 амьдралтай байж тээ тэрэндээ барыг тассан байна тий. Тэгээ шинэ оюутнууд ирж байгаа болохоор энэ удаагийн дугаараа бас анхаарах хэрэгтэй зүйл тий одоо холбогдож магадгүй гэмт хэрэг үүд ч юм уу тий нөгөө сургуульд өөрөөсөө хамгийн гол нь мэдхгүй байж байгаад ингээ орооцолтой штэ тий асуудлуудад тэр нь холно юмнууд анхаарах зүйлүүд маш их байдаг. Тэгээ сургууль оюутнаар ирж байгаа хүүхдүүд бол яг хуу сургуулиас нь тий хэлж өгдөг байж магадгүй. Гэхдээ ирээд бас ойлголцохгүй ч юм уу тий Монгол ажилтан гэднэр байдаггүй тийм сургуулийн хүүхдүүд бол ойлголцохгүй ч юм уу тийм юм байж магадгүй учраас за тэгээд Монголоос хэрвээ сонсож байгаа хүмүүс байх юм бол ч гэсэн Японд ийм байд юм байна гэдээ бас хаанч байгаа хүмүүс Японд дөнгөж ирсэн хүмүүс Монголоос сонсож байгаа одооноос ирэх байгаа хүмүүс сонсоод авах хэрэгтэй мэдээллүүдийг түгээд хүргэе гэж бодож байна. Урд нь нөгөө нэг юу гэдэг үгсэн штэ Yokosho Japan гэдэг тийм тэр одоо нөгөө оюутнууд дээрхгүй хэдэн жил ингээ хийгээгүй штэ. Тэнгүүд яг сая яг оюутнуудтай шинэ оюутнуудтай уулзаад юу гэж бодсон гэхээр яг тийм юм байх амар хэрэгтэй юм гэж бодсон. Тэгэхгүй бол ингээл оюутнууд дөнгөж ирсэн оюутнууд за яг хуу аттай нэг ганц хоёр нь ингээл ойрхон симпай ч юм уу тий. Нэг бол найз мэддэг бол ингээ асуугаа явчихна. Тэгэхгүй ингээл ямар ч тийм таних мэд хөнгөө бол үнэхээр амар хэцүү юм бэлээ. Бүр ингээд одоо баруун зүнээч мэдгүй байгаа штэ тий. Тэгэхээр ингээд ядсал одоо ямар дэлгүүрт ямар юм зардаг энтрэж гэсэн мэдэхгүй. Тэгэхээр яг тиймэрдүү Монгол оюутнуудад зориулсан тийм танилцуулга өдөрлөг бас амар хэрэгтэй юм байна. Айгүй хэрэгтэй юм байсан байна гэж амар сайн одоо яг юу ажил мэдрэгдчихлээ. Тийм шүү. Тийм хүнэ за. Харин тийм амар хэрэгтэй юм шиг санагдсан. Ууландаа гадрын левел бол асуудалгүй шүү дээ тий. Тийм шүү дээ. Тийм газар болоод за бид хоёр тийм ивент зарлж магадгүй нэ шүү. Харин тийм сайн мэдээллүүд пэйж мэжээ сайн шалгаж байгаарай. За тэгээд манай сургууль миний өмнө нь ажилладаг байсан сургууль яадаг байсан гэхээр танаас дийдэг байхтай ориенташн гэдэг хийдэг тийм шинэ оюутнуудаа улирал эхлэх бүрт ориенташн хийгээд тэр үед ер нь тэр үеийн оюутнууд бүх юм ингээд их бэлэн амар байсан тийм тий. Тэгэхээр хоёлаа болохоор за яг хөө тиймэрхүү юмнуудыг нэг гялс ярьж байгаа юм уу та тийм сургуульд ярьж тий яг зөв байж магадгүй гэсэн юмнуудыг лайф хак удаа. Тий лайф хак гэдэг шинэ ирсэн. Шинэ код та. Лайф хак. За миний санаанд орж байгаагаар болохоор за амархнаас нь эхлээд явах юм бол за сургуультай ярьдаг юмнууд гэхэр чинь эрс мэдээд сайн байна гэдэг юм ярьдаг тий эрсээ маш сайн байлгаж дараагийн сургуультай орно. Тэгээд даатгал төлөх хэрэгтэй мөнгөнүүдэд сайн төлөх хэрэгтэй. Одоо нөгөө өөрийнхөө нөгөө хувийн бичиг баримтуудыг хүнд дамжуулж болохгүй гэсэн юмнууд яг зөв байсан.
Тийм за тэгэл одоо Дэншан дотор уцаар ирж болохгүй, ундаг дугуйгаа зөвшөөрлгүй газар тавьж болохгүй, одоо чихэвч зүүж явахдаа ундаг дугуй унж болохгүй гэсэн юм ярьдаг гэсэн тийм ээ. Тийм за тэгээд миний санаанд орж байгаа юмнууд болохоор Дэншан дотор явахдаа бас нэлээд жоохон анхааруулжтай юмнууд их байдаг тийм ээ. Дэншанд явахдаа метрогоор явахдаа уцаар ирж болохгүй. Утасныхаа дууг дандаа баг дээр нь чимээгүү тавьдаг. За тэгээд баг дээр нь бишээ вибратор дээр нь тавьдаг. Вибратор. Тийм тэгээд за нэг зөвхөн Японд байдаг нэг зүйл болохоор чикан гэж хэлдэг нөгөө эмэгтэй хүний биед хүрдэг. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний биед хүрдэг тийм асуудал гардаг. Тэрийг болохоор чикан гэж хэлдэг. Чиканд юу яахгүй автахгүй байх хэрэгтэй тийм ээ. За охтууд тэрэн дээрээ их анхаарах хэрэгтэй. За тэгээд манай өмнөх сургуулийн Монгол биш өөр улсын оюутан л да. Эрэгтэй оюутан чикан хийж исэн. Өөрөө бүр Япон эмэгтэй хүний бие түрээ за тий залуучууд манай залуучууд тийм юм мэдээж хийхгүй байх гэж бодож байна. Гэхдээ нөгөө тэгж гүжирдүүлэх юм бас байдаг тийм ээ. Энэ хүмүүний биеинд хүрчлээ гэд гүжирдүүлэх юм байдаг учраас залуучууд тэрэн дээр анхаарал эмэгтэй хүнээс жоохон зайтай айлуулах, зайтай зогсох хэрэгтэй. Битүү хүнтэй те метронд авах юм бол одоо яалтж аргагүй юу яах ч гэсэн одоо гараа сайн дээш өргөөд те хоёр гараа бариулаас дээш ил харагдахаар барьж явах те тэгэх юм бол одоо өөр хүн жишээлбэл өөр Япон эрэгтэй хүн одоо чиний цаана зогсож байгаа эмэгтэй хүний биед хүрэнгүүтээ чамаа гэд гүтгэх ч юм уу те тиймэрхүү юм байдаг учраас хоёр гараад ил харагдахаар газар барих тийм хүний биеинд ер нь Японцууд их хүрэх дургүй байдаг. Тэгээд их хүнтэй метрон дотор тийм гаж донтой хүмүүстэй эмэгтэй хүний бөхс бүр илдэг янзын газраас нь хүрэх байх тийм юмнууд их тохиолдог учраас энэ зөвхөн Японд л байдаг юм тэрэг байх. За тэгээд дээрэс нь Нөгөөд нь бас юу те нөгөө нэг тэр нэмээд нэг имлэхэд чиканд нөгөө өртөхгүй байхын тулд Япон эмэгтэйчүүд ингээд доогоороо амар мини юпог энэ өмссөн мөртөнлөө дээгүүр ерөөсөө цээж гаргасан юм өмсдөггүй байгаа тий. Тэр нь яг Монголтой эсэргээрээ тийм болохоор яг анх ирээд ингээд жоохон тийм цээж гарсан ч юм уу. Нэг бол тийм нэмгэн ингээд гэрэлтэг материалтай цамц ч юм уу подолкин дээр өмсгөхөд бас амар жоохон яахгүй бол болгоомжлохгүй бол ерөнхийдөө нэг тиймэрхүү жоохон нэмгэн өвчлсөн хүмүүсийг хараад хүмүүс ингээд ер нь яах гэдэг тий. Тий одоо нөгөө баг тий өөрөө нөгөө хүслээ барьж чадахгүй ч юм уу тий тийм боломжийг нь олохгүй байх хэрэгтэй. Заавал Монголд болохоор шууд ингээл татвар хувцсан дээр шууд гадуур хувцаж явах цамцаа өмсөд тэнгүүд нөгөө их гэрэлтээдтэй тэгдэг. Монголд болохоор нэг баг зэрэг гэрэлцэн ч тоодгүй. Японд болохоор ерөөсөө огт гэрэлцэн хувцас өмсдөггүй. Юун дээрээ татвар хувцас өмсөө дээрээс нь заавал подолк мак өмсөө бүр халуун зунаар ч гэсэн тий заавал подолк мак өмсөө тэгээ дээрээс нь гадуурх цамцаа өмсдөг байгаа. Зөвхөн охтод ажиллахэд ингээд одоо сэл ингээд нэг юуны даруулганы нэг ингээд мөзөр нь ингээд одоо ингээд гараад ирсэн гэдэг шүү дээ. Тийм хараагүй би амар утсан байна. Бараг тийм ингээд гараад ирэхээр ингээд хөөе дотор усч харагдаад байна гэж бараг зүгээр мөр гараад ирэнгүүт тий. Монголчин нэртэй одоо ийм үстэй бараг үгүй юу. Хэвээ тийм бараг л хальт жоохон гаргуул бараг тийм гэсэн тий. Энд болоод тэгээ жоохон гарсан бол бараг ингээд ямар ч өгөөд идэв шүү дээ. Тий. Бараг нөгөө нэг одоо нэг зарим нөгөө нэг шошин машин ингээд гаргаа авснаа мэддэггүй шүү дээ. Бараг тэрнтэй л адилхан юм шиг л мэдгүй ингээд гаргацсан гэж байна тий. Эрдээд бол явсан байна. Бараг тал. Таа зүгч өгөөд. Тий. Нэр тийм шүү тий. Тийм болохоор хувцаа би ч ихсэн нөгөө Японд ирээд удааг байхдаа ийм нөгөө юм мак тэгэнгүүт ийм хоёр тал нь нэлийн доошоогоо ингээд гүн ухлаадстай. Одоо сугныхаа доогуур нэлийн гүн 100 байсан нэг тийм эрэгтэй юм шиг нэг тийм том мак өмсдөг гэсэн. Тэгэнгүүтээ доторх юм нөгөө татвар хувцас бараг ингээд хальт харагдаад тэгээ 100 байсан юм чинь Монголоос дөнгөж ирсэн тоохгүй тэгээсэн чинь надад нэг Япон эмэгтэй яг тэгжилжсэн чинь ингэж явбал аюултай штэ гэдэг. Зүгээр юм сугны доогуур ингээд жоохон татвар хувцас хальтсах байгаад тэгсэн чинь тэгтээсээ одоо болол тэл нэг тийм давхар юм өмсөд заавал юм өмсдөг тий халуун машин тэгэл өмсдөг тий
тэгдэг байгаа. Тийм болохоор охтууд маань тий Япон охтуудыг харуул ер нь анзаарна тий богинохын юм өмсдөг. Өөрчлөө дээгүүрээ айгу их тийм аялал гаргадаг тийм байдаг. Тэгээ бас нэг юм нөгөө нэг юу шүү те гадаа нөгөө нэг яг дотор утсан дээр бас нэг давхартууд хамаагүй хатаах хэрэггүй. Тийм дээр өмнө нь бас нэг юм дээр ярьжсэн те байран дээр ярьжсэн л та тий дотор утсаа ер нь бол гадаа ил хатаадаггүй. За нэг хүнд хулгайлуулдаггүй маа гэхэд гаднаас харах юм бол те энэ хоёр давхрын эмэгтэй хүний дотор утсээ юу яатсан байна. Ямар илүүлэгцэн ингээд айгу бараг содон харагдсан те эмэгтэй хүний дотор утас яг гадаа хатаасан юм харагддаг. Эмэгтэй хүний тийм дотор утас ерөөсөө ил хатаасан харагддаггүй. Тэгэхээр ядаж одоо нөгөө тийм юу яах юм бол хатаах юм бол бас тийм газ хүмүүс энэ хоёр давхарт нь ийм эмэгтэй юм байт юм байна да гэд танайхан гадаас хараг өгөөшөлнө тийм. Тэгээд бас нөгөө Япон аюулгүй гэд манай нэг яг зарим оюутнууд нэг хоёр оюутанд тохиолдож байсан гэрээ хаалгаад өгчихгүй унтаад аль эсвэл нөгөө нэг хоёулаа хамтдаа одоо амьдардаг охтууд ах юм бол эсвэл нөгөө нэгэн төлхөөргөө ч юм уу ах юм бол онгорхоо орхиод унтаад ороод ирээрээ гэдэг тэгэнгүүт бүр манай нэг оюутныг өрөөнд нэг Япон хүн орж ирээд бүр мөлхөөд явж исэн бүр унтчих. Амар тийм хөөдтэй хамгийн амар нь надад бас тохиолж исэн шүү дээ. Гэтэ би тэр үед гэртээ байгаагүй манай ээж исэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь юугээр бүр ингээд бараг шөнийн 3 4 мөр үед юм да. Ингээд хаалга ингээд тогшоод. Тэгээд тэгсэн чинь ээж болохоор намайг ах гэж таад мэдгүй онгор төгсөн. Тэгсэн чинь яг шал сахтуу Япон ирэхтэй. Тэгээ ингээд гэрт ингээ орж ирэх гээд тэгээ баг орж ирсэн гэсэн баха. Амар агаад. Амар харин тийм ээ. Би бас бүр тэрийг сонссны дараа бүр амар агаа ерөөсөө. Уусаач урдж айдаг юм л та. Гэтэ бүр яг нөө ойрхон тийм тохиолдол орсон бас амар ингээд санагддаг юм лээ. Тийм ээ тий. Тийм хэр гэрлөөгөө орохдоо нөгөө хаалга аргашаагаа хараад хүн араас нь дагаж яваагүй байна уу гэдгийг харж ээж хаалгаа онгоолгоод тэрээ хүн дагаа явах юм бол удаагаас өөр тийшээ айлгээж байгаа тий очдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар Япон аюул тэр аюулгүй гэдэг бол нэрээ худлаа шүү. Тий Япон тий аюулгүй гэдэг бол худлаа. Тэгтээ яг шүн арай л нэг улаан цам нэг юм задаж дээрэн бол байхгүй л дээ тий. Байхгүй цаагаа бол гайгүй. Яг нэг тийм өөр маягийн жоохон тийм гац маягийн талаас аюулгүй биш. Тэгэл тий нөгөө юу янз бүрийн гэмт хэрэгүүд гардаг тий заримдаа интернетээр гардаг монголчууд бас мэдсэн байдаг тий тиймэрхүү юм байг үнэн боддоор болдог учраас маш анхаарал томор сэрэмжтэй байх хэрэгтэй. За тэгээд хоёлаа метрон дотор явахыг ярьсан тийм ээ энийг ярьсан. Тэгээд нөгөө нэг утсаа харангаа одоо нэг алхаж болохгүй тий нөгөө нагара хийдэ хийж болохгүй гэдэг утсаа ингэж харангаа алхах юм бол хүнтэй мөргөлдөөд ч юм уу тэгэх юм бол хүмүүс ерөөсөө нөгөө айгу ууралдаг те японочууд нөгөө нэг айгу тийм найрсаг юу ч гэсэн нөгөө дүрм нөгөө жорей хаан гэж хэлдэг японоор тийм энгийн хүн болгоны мөрддөг дүрмийг мөрдөхгүй байх юм бол айгу тийм юу кибиши айгу тийм хатуу ханддаг японочууд одоо тэгэл уцаа харж агаад хүн мөрөгчих ч юм уу гэх юм бол бүр ингээл айгу ууртаа хүмүүс харчих юм бол ойлгож байна. Тэгин тий өмнө нь сүүлийн үед нэг харагдахаа болчихж магнит хүн магнат гэх хүмүүс айгүйх бичсэн байдаг тийм учраас өөрсдөө нөгөө дүрмээ сайн баримтлаад явах юм бол тийм хэцүү асуудалд орохгүй. Тийм бүр нөгөө жоох өвчтөй тийм хүмүүс л хүн рүү тэгж дайрч марих юм байна уу гэхээс өөрөө сайн дүрмээ баримтлаад явах юм бол тийм гайгүй. За тэгэл гадуур нөгөө нэг баруун зүүнээ сайн баримтлаж тийм шатаар өгсдөг хүмүүс бараг анзаарч байгаа те өгсдөг урсгал урууддаг урсгалаараа сайн явна. Дээрээс нөгөө айгүйх бүх юмд оочрлдаг болохоор те одоо дэлгүүрийн кассанд одоо яг энд зогсож ингэж оочрлно гэсэн нөгөө сумыг нь заасан байдаг. Зураасмууд байгаа ш тий. Хүний нөгөө урдууран дайрж байх юм бас би санаандгүй урдууран дайрах юм бол бас уурлах тийм ээ Японцад. Тийм учраас нөгөө бүх юмыг нэг уулна ойлгомжтой бичээд заагаад зураад өгсөн байдаг. Тэрийг нь жоохон нүдэ бүлтэлхэж хараад хаалтай байх юм бол
Монголд ч нөгөө бүх юм тэгэл урсгалаараа тэгэл оочр нь хаанаас эхэлж хаана явж байгаа нь ойлгомжгүй байдаг тийм. Тийм байдаг учраас нөгөө хаан чамаагүй өөрийнхөө нөгөө мэдрэмжээр авчаад нэг газар энд юм болов гэсэн газар зогсчих юм бол өөр ах юм бол тэгээ юу яадаг учраас тиймэрхүү жижиг юмнуудыг аягүй сайн харж авах хэрэгтэй. За тэгээд өөр юу яадаг вүлээ? Гэрээ хаалхыг бас сая зака хэлснээр те хамаагүй үнд тайлж болохгүй гэж санаал. Одоо нэр нь шинэ нэртэй оюутнууд нөө NHK тий тэрнийг хүчээсэн үү? Би тэрэнд өгж байгаагүй. Би анхнаасаа тэрийг нөө сонссон байсан болохоор байлцаар агаад үгүй гэд. Тэгээд зүйлд дүү нэг юу яатсан бэлээ. Өрхөнд нь орсон бэлээ. Тэгээ бас юу яаж тийм тэгээ бүр би болон зөндөө захиж хэлдэг байсан. Тэгээ бүр ингээд тэр хүмүүс бүр юу яатсан бэлээ. Бүр нэг юу гэж хэлсэн бэлээ. Яа бүр ингээд бидний бараг ямар ингээд хариулт хэлэх ингээд бүх батанууд ингээд байж идэг мэдчихэдэг. Тэнгүүд ангиж хэлэх юм бол дараа нь ингэж суулцсан гэдэг юм уу. Тэгж хэлэх юм бол ингэн гэсэн бүр тийм дотроо нөгөө юу тийм лээ. Тийм даавруудтай хариулт юм билээ. Тэгэхээр юуны талаар яриад байна гэхээр одоо энэ зурагт гарч NHK гэдэг зурагт телевиз байдаг. Тэгээ энийг үзэж байгаа антенн нь газар нь одоо нөгөө сар алган мөнгө тушаах ёстой гэж явдаг. Уул нь бол хуулиараа өхөл ёстой юм шиг үлээ. Гэхдээ өгдөг хүмүүс их байдаг. Тэгээд тэр чинь бас хөөхн нэлээд өөр хүнтэй сарын 2000 юм ч тий. Үгүй 1400 л тэр явцсан. Тийм үү тий. Тэгээд хэрвээ тэрэнд нь ингээ гэрээ хийчих юм бол сар алга автоматар данснаас тийм хасагдах учраас ер нь бол Япончууд гэсэн өгдөг хүмүүс их байдаг. Тийм болохоор юу яахгүй гэд хаалга тайлжихгүй шууд гэрээ хаалга тогшдог байгаа тэр хүмүүс тэгмүүтээ одоо шууд ингээл баг цаан чин зурагт дуурайд байна гээл баг гэрлүү дайрч яах юм холгүй тэгээд хэрвээ зурагт үздэггүй гэх юм бол зурагт үздэггүй байсан ч чиний хэрэгжилж байгаа надад утасны чинь антен юу лээ сүлжээ бүгд NHK их болохоор чи заавал мөнгө төлөх хэрэгтэй гэж дайрдаг байгаа. Тэгэхээр тэр хүмүүс яах юм бол аль болох яг мөнгө нь хангалттай байх юм бол яг төлж олно л та гэхдээ өгөхгүйсэн ч болдог. Өгөхгүй байлаа гэхэд ямар нэг одоо нөгөө хуулийн хариуцлага хүлээхгүй. Хуулийн хариуцлага байх болохоор өгөхгүйгээр ийсэн дээр ерөөсөн дээр. Тийм тэрийг тэгээд баг өгдөг хүмүүс амар цөөхөн байдаг. Тэгээд бас дээрэс нь бас яг хуулиараа бас яг заавал өг гэж яг хууль бол байхгүй юм шиг байна. Тийм. Үгүй бол одоо яг ингэн гэсэн тийм нэг хуулийн хариуцлага байхгүй. Хуулийн хариуцлага байхгүй. Тийм. Тэгэхээр ер нь бол тийм тэрийг ер нь өгөөд өгснөөрөө ямар нэгэн одоо юу гэх юм буруутж гинөө ч гэдэг юм уу башигтай гэсэн юм байхгүй тийм тэгээд зүгээр зөвдөж гинөө гэсэн юм байхгүй болохоор тийм тэгээд тэрийг өгөхгүй байлаа гэж зурагт гарахгүй ч гэсэн үг биш тийм өгөхгүй байсан ч гарна өгсөн ч гарна тийм болохоор тийм хүмүүс их хаалга тогшдог байгаа. Тэгэл ер нь бол хэрэгтэй хүн хаалга тогшихгүй дээ тийм яа тийм гэрт хүн ачаа захиалсан одоо нөгөө нэг ачаа онлайнаар юм захиалсан юм уу тийм хөл тохиолдолд яг шууд бас хаалгын тогшин тий шууд тэгээ тийм хүмүүс хөвчлээ шуудан гэдээ арилдаг болохоор тэр үед хаалгаа тайлж өгөх болгуулсан тий тэрнээс тэгээ бас элдэв сайн шашны хүмүүсээс хаалга яг зөв наа гэхэд амар хэцүүсэн шүү дээ ёо баг надад 3 4 удаа ирсэн баха тэр зэг байгаа нэг юм явсан тэгээд би өөрөө шууд ирэхгүй мэдж байгаа үедээ хаалга зах юм бол хэмээ гэж гэрээс тайлж өгдөггүй тэгээд тийм байна гэж нэг юм хэлэнгүүд нууцлаараа зүгээрээ манайх хэрэггүй гэж хэлчихэнгүүд за гэж яваад харин тийм хаалгаа тэгээд бас нэг юу бараанууд одоо нэг арай жоохон Токиогоос нэг зайдуу газруудаа энэ амар бараа энэ төр зард юм лээ намайг нэг хуужаан Йокохамад амьдардаг байхад юм торт зараа явуулсан торт кекс тиймэрхүү тийм бараа энэ төр амар зард юм лээ одоо шоколад ч юм уу тиймэрхүү юмнууд мэдэх юмнууд тий заад тийм тэрэгтэй сонсож байгаа юм байна. Энэ тий авдаг хүн байдаг юм баг та. Одоо Uber энэ төр гарсан юм чинь. Тэгээд тийм Uber энэ төр хэрэгжилж чадахгүй хөвшин хүмүүс нэрээ хатгуулсан тий. Гэрээсээ гарч чадахгүй ч юм уу. Тэгэхээр ер нь бол нэг танихгүй хүнд бол нэг тэгээд хаалгаа тайлж өгөөд авах ер нь хэрэг байхгүй. Ер нь монголчууд одоо нэг шууд ингээд очил хаалгаа тайлждаг шүү дээ. Ер нь хаалгаа тайлныг тариад өгч юм бол бас айгүй хэцүү тий. Би ялангуяа нэг татгалж чадахгүй хүн ингээд царайг нарчмаар ингээд татгалж чадахгүй болчихно. Ингээд харилцуур авах хэрэгтэй хамгийн эхлээд өрөөнд ч угаасаа нөгөө харилцуур аваа тий.
Тэгээ харилцаа аваад ингээд юу вэ? Тийм байвал шууд цаанаас нэ хинбэ тийм байгаа. Тийм. Тэгээд асуух хэрэгтэй. Тэгэхгүй битгий шууд хаахад аль зүгээр гэж хэлээд өчгөд тэгэл явуулах хэрэгтэй. За нэг тиймэрхүү гэрт хаалгах зөв хэрэггүй. Тэгээд янз бүрийн нөгөө нэг AYO гэж хэлдэгтэй sales одоо ямар нэг юм зарах гад ямар нэг юм одоо гэрээнд оруулах гад ч юм уу хэрэгжилж байгаа интернет манай интернетийг хэрэгжилж юм уу манай тогийг хэрэгжилж юм уу тиймэрхүү AYO маяг тиймэрхүү юмд орчих юм бол манайхчлахаа тийм сурталчилгаа тийм тэгэх юм бол илүү хэрэгжилж байгаа та одоо ямар тог хэрэгжилж байгаа вэ ямар интернет хэрэгжилж байгаа вэ ч юм уу тэнгүү тэр гэл хэлчингүүт тэгэл өө манайх тэрнээс чи ийм даваа талтай гэл амар ядаргаад тийм мэдээ тийм юмудаас утсаар айгүйх залгадаг тийм ээ тэгэхээр ер нь тэгж цаанаасаа ирж байгаа сурталчилгаа ер нь бол нэг дэмий байдаг тэгээд цаанаар нэг юм бүр нэг нарийн гэрээтэй те цуцалж болохгүй нэг орсон байхад цуцалж болохгүй тийм нэг зөв цуцалж нөгөө нэг юуны гэлээ төрчсний таргуултай ч юм уу тийм юун сурталчилгаанууд их байдаг байгаа тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Тэгээ бас дээрэс нь юу юм бэлээ миний нэг бас алдчихсан юм нь юу гэхээр би нэг юу дугаар аваад тэгээд ээв дээр очиж нэг дугаар авсан. Тэгээд тэгсэн чинь намайг дугаар би зүгээр ингээд утасны дугаар авч байгаа шүү дээ өөр утастай. Тэгээд тэгсэн чинь надад ингэсэн аахгүй юу. Энэ таблетыг ингээ өнгөө авах уу гэдгсэн аахгүй юу намайг. Өнгөө гэлөө 5 цент гэлөө ямар ч 5,000 yen гэлөө. Тэгээд нэг таблет тэгэхээр би за авчдаг ч юм болоо нэрээ юу шүү ингээд дандаа ингээд юм жижиг утсаар ингээ юм үзчихснаас ингээ таблетээр юм үзэх юм бол зүгээр ч юм уу гэдэг. Тэгээ зүгээр л юм ямар ч юм iPad энэ төр биш зүгээр л юм нэг амар одоо нэг Android таблет гэдэг шүү дээ. Тэгээ тийм том таблет биш нэлээд жижигхэн. Тэгэхээр утаснаас бол том л доо. Тэгээд надад өнгөө өгсөн ахгүй юу. Тэгэл би за гэж тал тэгэл өнгөө ч лөө нэг 5,000 yen ч лөө нэг зарсан юм аа. Тэгэл би надад бүр ямар ч юу хийгээгүй заяа танилцуулга хийгээгүй. Тэгээ би тэр таблетыг нь аваад тэгэл уцаа хэрэглээл 3 дахь сар дээр нь явсан чинь ингээд миний сүүлийн 3 сарын өсний төлбөртөөр дахиад нэг юм юу гэсэн ингээд таблет гэсэн нэг юм 3,900 yen юм юу яваадсаахгүй юу мөнгө тооцоо. Тэгэхээр би амар гайхаад уцаар ингээд залгаа асуусан чинь таны таблетний чинь юу байна гэж автیں۔ Тэр таблет нь ингээд өөрөө тийм нөгөө нэг тийм цаанаа тийм одоо утас шиг юм дугаартай. Тэгээ тэр нь ингээд тийм нөгөө нэг юу таблетанд ингээд ордог тэр SIM карт нь ордог. Тэнгүүт ерөөсө тэрүүгээр нэт мэт ерөөсө үзэж болохгүй аюу сонио. Тэгээд би амар гайхаа тэгээд очиод ээв дээр очиод яг нэг намайг надтай нэг гэрээсэн хүн дээр би очиж асуусахгүй юу. Ингээд энэ ингээд яагаад ингээд надад ингээд өнгөө өсөлчээд ингээд мөнгө авахгүй өсөлчээ яагаад юм гарч байгаа юм гэсэн чинь харин тийм уучлаарай гэсэн боддог өдөөс. Би бүр өөдөөс нь эн чин заллан бидтэй та нар ийм хийж болохгүй шүү дээ би бүр ингээд хэлсэн чинь харин тийм ээ уучлаарай. Одоо хурдан юу гэрээгээ туслаад үгээгээд амар муухай тэгээд гэсэн чинь би харин тэгээд бас ингээд хитрхээ бас нэг Япончууд ингээд нэг одоо юу гэх гэрээл бол гэрээч гэдэг юм уу ингээд амар ингээд нэг яатсан мэдэн штэ нэг болохгүй гэж хэлэхээр ингээд гүрийчтэй штэ тий. Тэгээ тэрийг нь бас монголчууд бид нар бас ингээд бас хитрхээ тэрэнд нь ингээд агаад аманд нь ороод тий. Тих бас хэрэггүй мөлий. Би ингээд нэг одоо хүртэл саяхны хүртэл ингээд яг үгүй л гэсэн бол үгүй заа гэсэн бол заа гэж би ингээд амар ингээд тэрийг нэг амар дагдаг байсан байхгүй юу. Тэгсэн чи эсрэгээрээ тэр чин зүгээр л одоо юу гэх нэг өөрсөндөө хамгийн ашигтай хамгийн амраар хийж байгаа арга нь. Тийм болохоор тэрэнд бол нэг тэгж амар бас тий шууд өөрсдийнхөө хүчтэйгээр хэлэх юм бол яг зөв зарим үед ууралж морлал тий энэ чинь байх хэрэгтэй гэж хэлэнгүүт салаад өгчтэй. Тийм байлээ. Би тэгээд яасан гэхээр намайг төснөө бүр би бүр нэг ч удаа хэрэглээгүй дээр таблетыг нь авснасаа хойш уусаа надад ямар ч хэрэггүй байсан юм чам. Тэгээд өнгөө гэхээр за хаяада нэнэлхээсээ кино үзье гэж таавсан. Тэгээ ерөөсөө хэрэгжилж байгаагүй. Тэгээ би нэг энэ хэрэгэлсэн ингээд 4 сарынхаа юу төлбөрийг яах вэ гэдгсэн чинь харин одоо энэ 4 сарын төлбөрийг ч юм бол яах чаргагүй ингээд авахаас та ингээд төлөхөөс уусаа төлсөн. Тэгээ ингээд төлөгдөхөөсөр аргагүй яах вэ? Энээс цаашх төлбөрийг нь бол бид нар авахгүй ч гэсэн амар сони юм яриад. Тэгэхээр би үзээ юу яриад байгаа юм бэ? Би ерөөсөө үзээгүй, хэрэглээчгүй. Тэгээд ийм гэрээсний мэдээгүй. Тэгээд та нар анханасаа тэгвэл энийгээ тайлбарлаж өгөх хэрэгтэй байсан гэж хэлсэн чинь даадаа уучлаарай гэх. Тэгээ буцаагаад миний мөнгө буцаагаад өгсөн. Амар мэдтэй юу.
Харин тийм. Би бол тэрийгээс буцааж өгөхгүй л гэж бодох байхаа хийхгүй байхаа би Харин баг. тийм. Харин тийм. Тэгээ хамгийн гол нь нөгөө нэг гэрээхийн өмнө тайлбарсан бол яг мэдээж төлөхөн зөв. Тэгэхгүй ингээд гэрээ хийхин өмнө бүр юу ч тайлбарлаагүй. Тэр бол яг 100% зайлсан. Тэнгүүд ингээд бид нар ингээд амар том компани тий AU айгуу том компани. Тэгээд тэнгүүд шинжихүү дээр би камер дээр очиж хэлчихсэн байхгүй юу. Тэгээд тийм том одоо газар ингээ арай тийм залан л гэж хэлнэ л дээ. Ийм юм арай муухай хийхгүй байх гэж амар ихтэй. Тэгэхээр одоо тэр нөө жижиг компаниуд дээр очихгүй хандаад амар том компани дээр очижсэн чинь ийм гарсан болохоор бас Японыг бас битгий 100% ингээд бүх юм ингээд амар юу яадаг гэж битгий бодоорой тий. Тий одоо тэгээ зүгээр бас явдаг сүүлийн ч үед юм уу. тий Айгуу шинэ төрлийн бас юм бодлоо гэх юм. Дээрээс нь одоо нөгөө шинэ гадаад ажилчид ч юм уу тиймэрхүү юмаа мэдгүй ч хүмүүс байгаа. Дээрээс нь бас нөгөө хүн болгоны нөгөө өөрийнх нь нөгөө хэр өндөр орлого оруулах вэ ч юм уу те тэрнээс нь хамаараа цалин шийдэгдэх ч юм уу нөгөө норм маягийн юм байдаг юм шиг байгаа. Тийм болохоор хүмүүсийн үгэнд орохгүй аманд орохгүй одоо тэр том компани юм чинь ийм л байгаа ах гэсэн юм байхгүй. Энэ тэндээс аягүй их судалж авах юм бол аягүй өөр зүйл амдэр юм байдаг тий. Харин тэгээд бас энэ байгаа монголчуудын зад хахад амар мэдгүй байжгаад амар хий бацсан мэт юм л шүү дээ. Энэ гэрээ мэрээ амар хийцэн. Тэгэхээр ер нь ямар нэг юм дээр гарын үсгээ зурч юм айлсууд тамгаа дармаг гэх юм бол энэ яг юу юм бэ гэдээ яг тэрийгээ яг 100% мэдснийхаа дараа л гарын үсэг мэдээ зурж байгаа тий. Хэл мэдэхгүй байсан ч гэсэн яаж игээл ойлгуулаад тий ойлгох юм дээр юу асан юм ийм байсан маа бас нэг таньдаг хүүхдүүд энэ төр ингээд жимд ингээд бүртгүүлж байгаа юм заяа. Ингээд чийлэл ингээд за 2 сарынхаа эхний сарынхаа төлбөрийг төлчлөө тий. Тэнгүүдээ ингээд 2 сараас за ерөөсөн амжихгүй маань боллоо гэдэг заахгүй юу. Тэнгүүдээ зүгээр боллоо гэмүүдээ тэр нэг жимээсээ заавал нэг гарлаа гэж хэлэхгүй бол болохгүй. Тэнгүүд ингээд яадаг вэ гэхээр за боллоо гэх тэнгүүдлээ тэр нэг сар болгоно мөнгийг нь татаж авдаг данс шүү дээ. Тэрнтэй ингээд мөнгө хийхээ болцдог гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд автоматар ингээд тэр нь ингээд цуслагчин гэж боддог. Тэгсэн бараг 5 сарын дараа нөгөө нэг жимийнхэн төлбөр нь шууд та ингээд сүүлийн 5 жилийн тийм юу 5 сарынхаа төлбөрийг төлөөгүй байна гэж хүрээд ирдэг. Тэнгүүд нөгөө нэг хэдэн сая төгрөг тийм амар гайхаад хүүе би энэ чинь юу төлбөрөө төлөөгөл энэ чинь ингээд өөрөө ингээд цуслагцсан гэж утсан шүү дээ. Тэгээд бас тэгж ойлгоод юм лээ. Монголч ч тэгдэг шүү дээ тий. Нэг сар мар төлбөрлөхгүй автоматар ингээд гэрэг нь цуслагцсан шүү дээ тий. Японд болохоор тийм байхгүй. Ингээд яваад байна төлбөр чинь нэмэгдээд яваад байна. Тэ өргөдөл альбиасаар гарахгүй л болол. Тийм юм ер нь аяйгүйх гэдэг тийм монголчууд. Бүгдээрээ л нэг зарим нь тэгээд нь хайсан юм байдаг. Зарим нь тэгээд л төлөхөөс аргагүй төлсөн. 10 маань төлөө идэргээл төлөхгүй бол заримаас нь бүр нөгөө нэг шүүхийн юу ирж мэрдэг тий шүүхээс дуудан зарлан тийм юм ирж мэрдэг. Тийм учраас мөнгөний тэр юм дээр гэрээ хийх юм дээр тэг бүх юмнууд нь хоорондоо холбоотой байдаг тий. Одоо тэр жим байна, гар утас, интернет, pocket wifi ч юм уу тий бүх юмнууд карт тий кредит карт бүх тэр санхүүгийн бүх юмнууд нь хоорондоо холбоотой байдаг учраас нэг юм дээр нэг тийм хар планк үүсчих юм бол дахиж одоо өөр юм утас лизингээр ч юм уу гарахгүй хизээч гарахгүй нэг жим яасан байхад гэхдээ жим дээр тийм асуудал үүсэн байхад утас лизингээр гарахгүй ч юм уу тийм нэг бол кредит карт гардаггүй ч юм уу тийм карт гарахгүй тийм та балаа тэгэхээр одоо жишээл энэ wifi энтрийн төлбөрийг ч гэсэндээ юу гэдэг сар болгоо одоо жишээлбэл өөрөө ингээд мөнгийг нь одоо шилжүүлдэг байжгаад за энэ wifi хэрэглэхээ боллоо гингүүтлээ шилжүүлэхээ болцлоо гэд тэрийгээ одоо нөгөө гэрээгээ туталсан гэд бити бодоорой. Заавал өөрөө ингэж яарч хэлэхгүй бол ингээд тэр юу чинь гэрээ чинь явсаар байна. Нөгөө мөнгө чинь сар болгоо ингээд нэмэгдээл бодогдоод яваад байдаг тий. Тэр системээс Монголд амар байхгүй систем тий. Тийм. Гарын үсгээ зурж ээж яг нөгөө анх гэрээ гэсэнтэйг ээжлэхэн гарын үсэг зурж ээж гэрээ аль биесээр байрч гэсэн адилхан тий. Байрч гэсэн адилхан. За тэгээд өөр чинь байдаг лээ. За нөгөө бас нөгөө нэг сүүлийн үед амар их яагаад байгаа гараад байгаа гэмт хэрэг нь юу юм бэ лээ? Одоо юугээ картынхаа өөрийнх нь карт руу нэг хүн ингээ мөнгө шилжүүлээд тэнгүүдлээ тэр мөнгийг ингээд
мөнгнөөс нь за чамд одоо 1% ашиг өгнө, 2% ашиг өгнө ч юм уу тий. Тэгээ тэр мөнгийг нь өөр данслаар шилжүүлээд өгчих гэдэг юм уу тий. Энд чинь ерөөсө бараг л 100% гэж хэлж болохоор ерөнхийдөө залилангийн тэр нэг ингээ оролцогч нь болчихж байгаа гэсэн үг гэж ойлгож байна. Тийм бас нөгөө өөрийнхөө дансаа зарах яг зөв. Тэр бас нэг хүнд гэмт хэрэгтэй ордог. Бичиг баримтуудаа бас хүнд зарах. Тийм. За тэр болохоор яагаад гэхээр би тэр ярьж байгаа юмыг нөгөө ойлгохгүй юу яриад байна гэж ойлгож байгаа хүмүүс байж магадгүй. Японд нөгөө тийм нэг удаа гэмт хэрэгт холбогдох ч юм уу. За тэгэл нөгөө нэг якуза энтер гэж байдаг ч тэр хүмүүс одоо ч гэсэн байдаг. Гаднаас нь хахад ингийн юм шиг мөртлөө тэр хүмүүс ингээд одоо хүртэл оршин тогтнож байж байдаг. Тэр хүмүүс болохоор хуулиараа данс эзэмших хэрэггүй байдаг. Тэгээд данс эзэмших ирэхгүй бүр ингээд улсдаа бүтэн улсаараа ингээд блэклист нарсан данс эзэмших ирэхгүй байдаг. За тэгээд тэр хүмүүс ямар одоо хэрэг хийдгүү гэхээр одоо нөгөө хөгшин хүмүүс рүү уцтаад ч юм уу те одоо би хүүчин байна энэ данс руу би ингээд ажлынхаа том өрөнд орчлоо энэ данс руу мөнгө гэл хийгээд өг гэд би найзынхаа дансыг өгье гэх юм бол одоо тэр хүний одоо чиний дарсан хин нэгний зарсан данс руу залингийн мөнгө ингээд хэрэглэхдээ тэр гэмт хэрэгт тийм юмд хэрэглэхийн тулд хүний дансыг худалдаж авдаг байгаа тийм ээ. Нэг одоо биднэрт жишээлбэл дөнгөж ирсэн хүмүүс яг 6 сарын дотор ганцхан YouTube банкнд данс нээж олон 6 сар өнгөрчих юм бол бид нэр хүссэн банкн дээр очиод данс нийлгэж болох учраас тэгээд тэр олон компанийнхаа дансныхаа аль нэгийг нь зарчих гэл эсвэл нэг 5 мянгаар ч юм уу 3 мянгаар ч юм уу зарчих гэд тэгдэг тэрийг нь мэдэхгүйгээр одоо тэгтээ шууд тийм хүмүүстэй одоо бид нэр ингээ Монгол оюутнууд холбогдож мэдээж танилцаж чадахгүй шүү дээ. Тэнгүүд тийм хүмүүс хятад оюутнуудтай ч юм уу те өөр Вьетнам хятад оюутнуудтай айгүй холбоотой байдаг учраас жоохон удацсан буруу замаар орсон тийм оюутнууд одоо танаа сургуулийн ч оюутан байж магадгүй. Чи найздаа над дансаа зарчих би ингээд юу яцлаа гэх юм бол мэдэхгүй зарчих юм бол тэгээд данс худалдаж авч байгаа хүн гэдэг чинь 100% бүр 200% гэмт хэрэгт ашиглах нь тодорхой учраас тэгэл өөрөө нөгөө нэг гэмт хэрэгт холбогдно гэсэн үг байна тийм ээ. Тэгээд өөрийнх нь данс руу тэр буруу арын мөнгө хэрвээ дансаа зараагүйсэн ч одоо тэр өөрийнх нь дансанд тий буруу тэр юуны мөнгө орох юм бол гих зэрэгээр энэ болохоор бүр яг нэлээд жоохон хүнд гэмт хэрэгтэй ордог бүр шууд баригдах юм бол цагдаад юу яагаад мó Монгол буцаад дээрээс нь бүр хэрэг хурлaalаад хэрэг хүмүүсэд бүр хоригдож маригдсан тийм түүхэртэл байдаг. Харин тэгэхээр иймэрхүү юмыг ерөөсөө мдээгүй гэж бол хэлээд бол ерөөсөө цагаарахгүй мэлээ. Цагаарахгүй мдээгүй гэж ерөөсөө яахгүй хууль зөрчсөн л гэсэн үг болох учраас тэгэхээр ерөөсөө өөрийнхөө одоо өөрийн чинь нэр тэ хувийн мэдээлэл байгаа одоо ямар нэгэн бичиг баримт байх юм бол тэрийг өөр хүнд ерөөсөө битгий зураг мөргөнд явуулж болохгүй. Ерөөсөө битгий нэг өөр хүнд яаж байгаарэ. Мэдээж одоо юу цагийн ажилд орох ч юм уу те одоо ямар нэгэн юунд яхад мэдээж копи бол канонжуул аавна. Гэхдээ тэрнээс бол өөр бол нэг таньдаг хүмүүндээ ч гэсэндээ тэгээд бас нэг юм нөгөө нэг юу дансанд нь одоо төр зүр ингээд би одоо нэг мөнгө шилжүүлүүлчихээ. Тэгээд ингээд дараа нь ингээд надлуу буцаагаар шилжүүлүүлэх чинь тэгээд найзад хоорондоо амар тэгдэж штэ. Тэнгүүд ингээд дараа нь коллеж их сургуульд ороход нөгөө тэр дансных нь бүх копиг нь шалгадсан мэлээ. Тэнгүүд одоо жишээлбэл энэ 50 мянган одоо хаанаас орж ирсэн мөнгөө те гээд тэр нөгөө коллеж нь ингээд амар бүх одоо орсон гарсан тэр одоо бүх одоо мөнгнүүдийг чинь асууна. Том мөнгнүүдийг чинь. Тэнгүүд одоо цалингаас чинь ондоо мөнгө ороод ирсэн байж тээ нэг удаа шууд 50 мянган 500 мянган yen те. Тэнгүүд тэрийгээ ингээд одоо үүдээ маа найз ингээд зүгээр шилжүүлүүлсэн гэдэг юм уу. Тэгээд л тэгэхээр тэр чинь бас хууль бас ер нь бол тийм ээ. Тийм учраас тийм мөнгө угаацаагаа зөөж магадгүй штэ тий. Тэгэхээр аюу олон юмд хардаг болохоор ер нь анхнаасаа дансаа амар цэвэрхэн байх хэрэгтэй. Мөнгө угаах биш юм аа хий за ажил хийсэн байлаа гэхэд тий ямар ажил хийсэн юм айл эсвэл ажил хийсэн байх юм бол нөгөө орлогын албан дотор төлөх ёстой ч юм тий цэвэр ингээд ямар ч одоо юугүй ингээ мөнгө ороод ирсэн их хэмжээний мөнгө ороод ирсэн бахаар айгүйх. Ингээд нэг 100 мянган yen-ээс л дээш ороод ирэхээр жоохон асуух гаддаг тий оюутнуудын хувьд. За нэг 100 мянган yen дотор байх юм бол яг нэг тайлбарлаад би одоо юм худалдаж авсан найзаасаа нэг юм худалдаж аваад тэгээ мөнгө шилжүүлсэн юм уу тиймэрхүү жижиг сайжиг юм байх юм бол хэмжээний мөнгө хаар болохоо болоод ирдэг байгаа. За тэгээд бичиг баримтаа сая нөгөө юу яаж болохгүй гэж хэлсэн тийм бичиг баримтаа нөгөө
хүнд зээлэх юм бол тэрүүгээр чинь одоо бичиг баримтыг ашиглаад өөр ямар нэг юм шинээр данс нээчих ч юм уу тиймэрхүү юм хийж магадгүй. Дээрээс нь одоо нөгөө метроны билет байдаг штэ тэр чинь бас нөгөө өөрийн нэртэй байдаг. Манай нэг оюутан бүр яг тэгжсэн. Найзынхаа тэр өөрийн хүнийх нэртэй өөр хүний нэртэй метроны билет авч ашиглаж агаад үлдэгдэл нь хүрэхгүй. Тэгээд гарч чадахгүй эсвэл орохдоо нөгөө даралгүй орсон чинь ямар ч сан гарч чадахгүй экинээс. Тэгээд нөгөө хүн дээр нь шууд миний энэ карт болдгүй гэд шууд өөрөө яваад очсон. Тэгсэн чинь аан зай шалгаадахыг гэдгсэн чинь энэ чиний карт муу юм уу эднэр болоод тэгээ өөрийнх нь жинхэнэ бичиг баримттай тулгаж үзээ тэгсэн чинь метроны карт нь өөрийнх нь биш байсан чинь яагаад чи өөр юм биш метроны карт ашиглаж байгаа юм гээ тэгээ цагтаа энэ төр болоод буу юм болчихсон. Харин тий дугуйс тэгдэг тий найзынхаа дугуйг энэ төр нөгөө дугуйнууд чинь бүгд нөгөө цаанаа ингээд юутэй байдаг бүтгэгдсэн байдаг. Тэгэнгүүт ингээд одоо өөр найзынхаа дугуй энэ төр унж авч явах юм бол заавал юу ааж авах хэрэгтэй юм бэл. Ядаж нөгөө тэр бүртгэлтэй энэ хинээ нэрээр бүтгэгдсэн байна гэд нэрийг нь мэдж авах хэрэгтэй юм бэлээ. Тэгвэл гайгүй нэрийг нь хэлэх юм бол тэг явуулсан. Тэгэхгүй ингээд хиний дугуйг ч мэддэхгүй ингээд дугуйна явах юм бол нөгөө хулгаан дугуй юм уу те ямар дугуй гэдэг мэддэхгүй болохоор амар юу дугуйг нь хураагаад авчдаг гэсэн. Тийм одоо хүн болгоныг явж байхад дугуйг нь зогсоолгүй болохгүй те. Тэгтээ нөгөө нэг яаж угаасаа байгаа гадаад хүмүүсийн ер нь жоохон мэддэг болчихсон. Одоо нөгөө цэвэрч зүг явж байгаа юм бол бүр заавал яг зөв зогсон тий. Бас нөгөө нэг одоо замын хөдөлгөөний дүрм зурцсан бол тий. Тийм дүрм зурцсан гарсан юм тий. Дугуйч гэсэндээ яг адилхан машинаар явж яваад яг л машин замтай адилхан дүрмийг нь дагна тий. Тиймэрхүү жижигд нэг л жижиг өвөө гаргах юм бол шууд зогсоогоо шалгаал тэгэл дугуйнд одоо өөрийнх нь дугуй биш ах юм бол тэгэл дугуйн хурааж авах юм болно. Тэгээд дугуйгаа заавал зогсоол дээр зогсооно гэж хэлсэн тийм ээ зогсоож болохгүй газар. Яг зөв. Тэгэх юм бол нэр авч яваад хэдэн мянгаар буцаах гэдэг лээ. 5000 үнэтэй байгаа зү. Зүгээр л нэг 2 цаг ч юм уу нэг 100 янаар л зогсоо штэ тий. Тэгэхэд зогсоогүй үднээс 5000 yen төлж авах гэж амар хэцүү. Тэгэл тэр чинь бүр ингээд очиж мочиж өөр авах хэрэгтэй. Тэгэл тэр газар руу явна гэж тий. Тэгэл боо ядаргаална тий. Харин уцтаж асуун. Тэгээд нэрээ нэг амар нийт амар нөгөө нэг манай ажлын нөгөө нэг дугуй тийм улбар шар өнгөтэй байхгүй юу? Яг нөгөө нэг эмхтэй дугуй. Тэрийг нэг өдөр манай эрэгтэй агш үнцэн явжсэн чи засуусан гэсэр тагтаа. Та яагаад ийм эмхтэй үнэ дугуй? Та чимэн дугуй. Тэгвэл завтай шүү Японы цагдаа нар хийх юмгүй. Болохоор яг тэр нэг гадаадд их амьдардаг тэгээд бас нэг анхааруулах зүйл нөгөө нэг гадагшаа гарахтаа заавал нөгөө зайруу картаа гарч ийн тий. Тэгэхгүй бол ингээд гадаадд их амьдардаг Икебукуро энэ төр Шинокуба энэ төр амар их засууд юм лээ. Бүр цагдаа нар ингээ экиний гадаа зогсож идэг. Тэгээл баг нэг гадаадд ойлгомжтой харагдаж штэ. Тэнгүүд ингээд зогсоогоод эрэхтэй гадаадаас амар их асууд юм лээ. Хараад хаад. Тийм тэгэл тэр нөө зайруу карта заавал бидээ авч явж авах хэрэгтэй. Тэгээ хамгийн гол яагаад юу гэхээр нөө нэг тэр цагдаа нар чинь тэрийг нөө нэг жинхэнэ хурамжийг шалгах юм билээ шүү дээ. Хөөрөмжтэй. Тэгээ шалгаад идэм үлээ. Тийм. Тэгэхгүй ингээд зарим оюутнууд ингээд алга болох чинь ингээд зөвхөн зургийн дараад аваа явдаг. Тэгэнгүүт тэгж юусаа болохгүй. Заавал тийм. Иргэд визгүй хүмүүс байгаа шүү дээ. Зайруу карта бидээ авч яваагүй гэдэг чинь визгүй гэж л харагдахаар. Бид нар ч гэсэн байнга авч явдаг. Хашаач явсан авч явдаг. Тэгээ одоо хүртэл яг зөв. Тэгээд паспорт гадаад паспорт бол нэг авч аваад хэрэггүй байдаг тийм. Өөрний хэлцэн нөгөө ажилд орох утас мутас тийм компани данс нэг тэр үндсэн гол ихний ажлуудаа юу ачих юм бол хийх юм бол паспортаа ерөөсөө гэртээ хадгалаад заяа карта байх гэдэг. Тэгээд юу штэ нэр оюутнуудын хувьд хамгийн эхлээд одоо нэг онгоцны бодлоор ирэхээр чинь зайруу карт гэдэг нэг оршин суух карт гэж байгаа тийм. Тэгвэл хамгийн эхлээд болохоор тэрийгээ нөгөө өөрийнхөө амьдарч байгаа газрын дүүрэг дээр очиод арталт нь нөгөө өөрийнхөө хаягийг бичүүлэх хэрэгтэй тий. Тэгээ хаягаа бичүүлчихэд хоёулаа нэг удаа ярьсан тий. Юунд дээр ярьсан. Одоо нөгөө ирэхэд авч ирэх авчрыг харууллаа тий. Хэрвээ ирээд нөгөө юу яах ямар одоо үгүй ах юм бол тэрийг дахиад сонсоорой. Тэр дугаарыг сонсоорой. Эрэнгүүтээ яахаа
Оюутнууд нэрээ яг яхаа сайн юу юм лээ. Ингэж яг хэлж зааж өгөхгүй бол яг яхаа сайн мэддэг юм лээ. Тэгээ дээрэс нь бас сонслоо ч гэсэн бас мартчихдаг. Яг Одоо чи яах вүлээ гэдэг учраас битэрэн тэр өмнөх дугаарыг нэг сонсоод аваарай гэж нэрвэлж аваа. Тэгэхгүй л одоо юу гэх амар хэрэггүй шал нүг хэрэггүй үйлдэлүүд амар хийнэ гэх юм уу. Одоо жишээлбэл ингээд банкн дээр ингээд данс нээлэх гээд карт нээлэх гээд очсон чинь жишээлбэл тамгаа захиалаагүй байдаг ч юм уу тий. Тэнгүүд тэр тамгаа захиалахын тулд заавал нэг хонжээж гарна ч гэдэг юм уу тий. Тэгээд тиймэрхүү амьдралаас болоод ингээд цагийн ажилдаа ярьцлагандаа орж чадахгүй байх ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ингээд анхаасаа нь яг тийм зөв дараалал нь явчих юм бол айгүй зөв эргүүлэхтэй орой явчихна. Япон нэг тийм Монгол ч нөгөө нэг ажил бүтээх гэж ингээл нэр амар юу яадаг тийм байхгүй намаагүй гараал явдсан штэ. Эсвэл дайд олцсон. Бүх юм ингээл яг дүрм журмаараа тодорхой болохоор тэр хийх ёстой юмнуудаа л хийчих юм бол урсгалаараа л явчихна. Эсрэгээр нэг нь л байхгүй байх юм бол тэгэл яаж ч одоо нөгөө танилталч байд юм уу нэг сэргэлэн зам мангаар юу яахгүй болохоор тэгээ яг хийх ёстой юмнуудаа яг юу хийх юм бол айгүй нэг бодлын амар те нэг бодлын тийм жоохон бүх юм нам журмынхаа дагуу болохоор яг зөв. Тэгэл одоо жишээлбэл юу ч гэдэг тэр тамга заавал нэг хонжоос гарна л гэсэн бол заавал нэг хонжил гарна те. Тамга нэрээ нөгөө donkey гэдэг дэлгүүрт шууд машинаар шууд хийцдэг. Амар юм тий. Шууд 500 yen-аар шууд машинаар ингээд зороод хямдхан юм шүү. Тий, айгүй хямдхан. Зороод шууд гаргаад ирнэ. Автомат одоо нөгөө ундааны машин шиг тийм автомат машинаас шууд нөгөө ингээд товчоор дараад өөрийнхөө тий нэрийг одоо нөгөө бичээл тэгэнгүүт энэгээр шивэгдэж гарч ирнэ гээл хэлбэр мэлбэрээ сонгоол тэгэл тог гээл доороос нь гараад ирнэ мөнгөө юм уу ямар амар юм бэ тий. Тэр айгүй амар тий. Тэгээд хэрвээ тамгаа замжихгүй ах юм бол юу ч банк гарын үсгээр бас болоод идэг. Гарын үсэг би тамга хэлгээг байгаа. Тий гарын үсэг гэх юм бол болоод идэг. Гэхдээ дараа нь бас тэр нь заавал тамга гэдэг явахчраас бол тамгаа хэлчихвэл зүгээр тий. Нэр юу ч агснаас юу ч нэг өөрчлөгдсөн мөлий шүү. Урд нь ингээл хаа хамаагүй очиад данс нэр гэж болдог байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо зөвхөн тэр сургууль ажил нь юм уу эсвэл гэрээ аяг нь ойрхон салбартаа очиж нэрнгээд тэр бүр амар одоо ч ингээд гэр сургууль хоёрын шин авахгүй байгаа байхгүй юу. Тэгвэл ингээд шинжгүүгийн салбар дээр нь очиж нийлэх гэсэн бэ болохгүй гэдэлээ. Тэр бүр ингээд цаанаа бүр ингээд яг энэ районд ингээд ажлын юм уу сургууль байгаа хүнийг нэг бол гэрээ аяг байгаа хүнийг нээн гэсэн бүр ингээд зурагтай юм газрын зурагтай. Тэгээ тэрэнд нь ингээд өөрийнх нь хаяг нь байхгүй л нээчихгүй лээ. Хатуулсан. Тийм байх. Тэгвэл өөрийнхөө гэрээхээ арах юм уу сургуулийнхаа арах нь банкн дээр хийж байгаа тийм. Тэгээд нэрээ аюу 6 сар гэснээс нэг UFC нэг өгдөг болсон мөлий 6 сар болоогүй ч гэсэн. Гэтэ яшээ тий Япон хэлтэй байх хэрэгтэй. Нэг бол орчуулагчтай байх хэрэгтэй. Тэгээд нөгөө тэр ярьсан юмыг нь бүгдийг нь ойлгоод авах хэрэгтэй гэсэн тийм шаардлага тавьд юм лээ. Зөв. Тэгвэл найзтайгаа ч юм уу хэл мэддэг те хүнтэй хамтарчих юм бол. Тэгээд бас нэг зах юм гэх юм бол одоо хичээлийн тал дээр гэх юм бол юунуудээ хичээлдээ анханасаа ингээд амар сайн юу яагаад явахгүй бол яг ингээд ойлгоход гэх юм уу яг гэрийн даалгавар хийх юм аа цаг цагныг явахгүй л ингээд оюутнуудын үед дараа нь ингээд за нэг mëсэн амралтаар нийлүүлж агаад бөөндөл өстө нэрээ алдаад юм болоо тийм бүр ерөөсөй байхгүй тий. Тэгээд анханасаа яг тэгэж зөв эргүүлэхтэй ороогүй хүн тэгэл цаашлах тусам л ингээд улмал хэцүү болоод хүндрээл улмал ойлгохгүй болоо яваад байна. Тэгэхээр яг барын зурцгийг баг дээр нэр цаг цагтнаа хийж авахгүй л ер нь тэгэл тэгж цаг алдж яах нэг чинь мөнгө алдж байгаатай л мөнгө урсж байгаатай гэж. Одоо энэ Апple-ны сургуулийн төлбөрүүдийг өдөр туваагаар үзэж тий сарын 4,000 5,000 yen тий өдрөөр бол тий 4-5,000 гэдэг чинь өдрийн бараг 100-200 мянган төгрөгийн төлбөр төлж сурж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор тэр мөнгөө одоо хэрэгийг нь гаргаад тий сайн сураад харин дөнгөж ирж байгаа хүмүүс заах юм их байна гэдэг. Харин тийм. Хоёул тэр юуг жоохон яриа л да. Нөгөө яриач гэж дараа нь юу ажгаад тэр дөнгөж ирсэн юм. Ивент тийм. Бас амар хэрэгтэй мөлий. Айгүй хэрэгтэй юм бас байсан байх шүү гэдэг. Zoom ивент хийж бол
Тийм тийм. онлайнаар Тэгвэл нэрээ энд тэнд байгаа юунод хамаагүй оролцож олно шүү дээ тий. Нөгөө нэг онлайн вебинар хийх та. Асуулт авах юм бол та хэд комент хийээрэй тий. Тэгээрээ тэгэх юм бол бас тэр юуг нь оролцуулж агаад тий. Хоёлаа хийя. Вебинар. Одоо бас нэг оюутнууд ерөнхийдөө бараг 4 сарын сүүл гэхэд бараг л ороод ирчихэж байгаа юм билэ. Бараг тэгэхээр голден викер ч юм уу тий. Гэвэл нэрээ тийштэй тий. Тийм. 4 сарда багтаад бол бараг бүгд ороод ихэнх нь бараг ороод 90-80% нь ороод ирчихэж байгаа юм билэ. Тэгэхээр тийм. Одоо бас нэг юу нисгүүд амар болсон мөлий шүү дээ. 7 бараг 4 хүнсэд байна уу да 4 5. За. Одоо 100% амтэр шилжсэн. Тэгээд тэгвэл элчнээр л 2 компани байгаа юм тий. Элчнээр л удаж байгаа гэсэн үг юм байна та тий. Тийм одоо юу нь болохоор элчин бас гайгүй. Би ажлын 3-аас 4 хоног гэсэн. За. Тэгээ одоо нэг гол нь юу билетэд олох байгаа юм лээ. Ястаа нэрээ бөөгнөрч төгжрөл өгсөн мэт тий. 2 жилийн 2 жилийн тэгээ ирж байгаа дөнгөж ирсэн хүмүүс битэрээ ми сонсож өөр асуух юм шүү дээ. Битэрээ харин тий. Тэрийг бас юун дээр тэгвэл онлайн юм уу тий альсвал яг хав Токиодо газар олдох юм бол газар олох юм уу тий. Боддоор альсвал онлайнаар ч юм уу нэрээ. Тийм. Нэг уулзах нэг хоёрын бас анзаараагүй тий одоо шинэ оюутнууд бас ирээд бас нэг мэдэрж байгаа нэг юу туулж байгаа юмнаас ондоо яж магадгүй шүү тий. Тэгэхээр тий өмнөх битэрээ мэддэг үеэс тий одоо нэг цаг үе өөрчлөгдсөн учраас юмнууд гэж магадгүй. Асуух юмнууд одоо комментар бичээрэй. Хоёроо хариулж өгнө шүү. За өөр анхаарах юу яах юм. Гэтэ өөр юмнууд асуусан дэ байгаа л ах тий. Байгаа. Хоёлаа тэгэл дараагийн юмнууд дээр нэмэл яагаад вэ тий. Ямар ч гэсэн юмудаа нэг яаралтай санаанд орсон хамгийн чухал гэсэн юмнуудаа ярьлаа. Бид өөрийн юмнаас одоо ойлгомжгүй тэр чинь юу гэсэн үг юм бэ гэд бас ойлгомжгүй байх юм бол тэр өөртөө мэддэг болохоор тэгээд шууд яриа тийм юу яриад байна орчин гэсэн юм байх юм байна. Тэр ямар ч сайн тийм үлээ. Яг одоо нэг хэл мэдгүй хүмүүс ингээд сонсонгууд одоо шил би заримдаа нэг тэр солонгос YouTube-ээр хийдэг хүний юм үздэг байхгүй юу. Тэнгүүд ингээд нэг үгээ л ингээд солонгосоор хэлээ штэ. Бол бүх юм монголоор ярьзаа. Нэг үг солонгос юм. Энэ юуны талаар ярьчих вэ? Сая юу ярьчих вэ гэж. Тэр солонгос үг бүр амар ашаалбаг төгөөд идэм билээ. Бүр ингээд амар стресстэй ингээд. Яагаад ингээд юу хэлсэн бэ? Direct card гэж хэлсэн. Direct card болохоор оршин суугчийн карт шүү тий. Тэгээд бас маань энэ гэж ярьсан уу юу? Тий. Direct card болохоор ирж байгаа оршин суугчийн ирж байгаа хүн болгонд олгогддог оршин суугчийн картагаа за ман гэхээр болохоор 10,000 yen хэлдэг. 2,000 гэх юм бол 20,000 yen хэлдэг байгаа тийм. Тэгээд бас тэр AU гэдэг нь болохоор нэг одоо Монголын Mobicom шиг утасны компани нэр байгаа тийм ээ. Тэгээд биг камера энэ гэхээр нэг юуны электрон бараад дэлгүүр тийм. Тиймэрхүү мама ирээд яавал ирсэн хүмүүс бараг юу нь яад байгаа хта тий. Донки хотэ гэдэг нь болохоор нэг амар тийм хямдхан барааны дэлгүүр тий. Тийм бүр ингээ амар замбрааг амар их юм зардаг. Тэрнээс хайх юм бол юм болгон бараг гарч ирдэг хямдхан тийм. Тийм хүм ч юм уу тий. Тийм зардаг янз бүрийн тийм юм зардаг дэлгүүрээдэг. Тэн дотор тийм автомат хамаг хийдэг автомат машин байдаг. Бонд ирэхээр нөгөө гарын үсгний орнд заавал өөр ингэсэн тамгатай байх хэрэгтэй учраас тамга хамгийн ихний хэлсэн хийх хэрэгтэй. Тэгээд тэр тамгыг хийдэг автомат машин тэр Донки Хотэ гэдэг дэлгүүр дотор байдаг байгаа. Өөр тамганы үйлдвэрүүдэд хийх юм бол жоохон 1200 гэж байна. Тэгээ бас гол нь хугацаа ордог тий. Бид нар чинь бүр нэгээр зорч юм уу тий. Тийм баг айгуу тийм ээлтгэр одоо гоё юугаар хийдэг учраас. Бага за тэгэл октодын хувьд болохоор дотор хувцсан нөгөө нэг макийг нэг Японхан сүүлд нөгөө мами дээр гарсан ч тэгэж хэлжсэн. Би нөгөө нэг ингээд нэг ноосон цамцамсаад татвар дээр дотор хувцсан өмсөө гараа авчихсан чи би бүр амар халууцаад алдгүй. Йоо энийг тайлцмаар байна гэсэн чи дотор юутай ингэсэн чи энэртэй юутай гэсэн чинь ноос цамц биш тэр бүр ингээд урт ханцсан мэдсэн шүү дээ.
Тэгээ энэ чинь тайлцмаар гэсэн. Энэ чинь дотор хувцс шүү дээ юм нэг мэдчихээн. Тийм үү. Тэгээ харахад бол манай монголоор харах юм бол Монголд ч нэг юм макс хэрэгтэй үйл явж байгаа тийм. Тэр дотор хувцастайгаа явж байгаатай амар ч ялгаагүй. Тийм байдаг. Тэгэхээр тийм юмсууд өөрийгөө тийм янз бүрийн юмнаас хамгаалах хэрэгтэй. Тэгээд инсанд хэрвээ нөгөө микрон дотор хэрвээ тийм хүний биед халтаж малдах юм бол би болохоор өдөө сүүлийн үед арай гайг болчихж намайг гадаад гэдгийг мэдээд одоо нөгөө нэг элэг бариад гэх юм уу энэ биенд нь хөрвөл яаж ч магадгүй гэж бодогдуулахгүй бол өөрийгөө би гадаад гэдгийг мэдэгдүүлэхгүй бол тэгж нөгөө монголоор ярихгүй ч юм уу те одоо монгол ном энэ төр уншихгүй ч юм уу утсаараа янз бүрийн тийм юу байхгүй аль болох Япон одоо юм уншдаг ч юм уу утсаараа тийм тэгж яадаг байсан би сүүлийн үед нэг тохиолдсон тэгээд тий охтууд ер нь юунууд манай монгол залуучууд охтууд өөрсдөө тийм эхний ээлжинд таслаа нэг гадаад гэдгийг мэдэгдүүлэхгүй байх. Тэгээд бас жоохон буруутахгүй ер нь жоохон тийм юмнаас халахам л хийсэн дээр шүү дээ. Харин тийм байдаг байгаа. За тэгэл хэрвээ ямар нэг юм болох юм бол нөө цагдаагийн газар очиод тэг хобан гэж байдаг. Энд том одоо галтерийн өртөг буудлуудын гадаа байгаа. Тэн дээр явах юм бол гэрээ олохоо болчлоо ч юм уу төрчлөө ч юм уу эсвэл юм алга болгочлоо гэх юм бол тийм цагдаагийн газар очиод хэлээд юм алга болох юм бол цагдаагийн газар очиод тэмдэглүүлцдэг тийм ээ. Тэгээд Монгол орчуулагч эднэр бас зарим үед буцаар залгаж өгч мөгдөг юм байлээ. Тийм учраас өөрийнхөө нөгөө чадхаар англиар ч юм уу яриад одоо ер нь тэгээ Google Translate байхад ер нь тэгээ хэл мэдэхгүй байсан ч гадуур их амар болсон. Тэгээ монголоор бичих юм а бичээл Япон дээр нянгууд хэлмээр байгаа юм а би юм алга болгочлаа ч юм уу би гэрээ олох ойлцлоо ч юм уу би тэгчлээ ч юм уу тэгэл цагдаагийн газар очих юм бол цагдаагийн газрын хүмүүс тусалж өгдөг тийм ээ. Тийм байгаа. За тэгээд өөрийнхөө хувийн мэдээллийн одоо нөгөө бичиг баримттай хүмүүст дамжуулж найзуудтай ч юм уу ерөөсөө дамжуулж болохгүй гэх юм бол хүний хувийн мэд бидээ авч явсан хэрэгээр би очин зүгээр манай нэг оюутан хэлдэг гэсэн аавынх нь нэг таньдаг Япон хүн байдаг гэсэн юм л да. Тэгээд тэр хүнийхээ картыг ингээд тэр хүн өөрөө бүр манай тэр оюутанд өгсөн. Тэгээд би эндээ авч явдаг. Тэгээд тэрэнд орсон мөнгийг ингээд нууц код модоо хийгээд өгсөн. Тэр Япон хүн гэсэн сайхангаар мэддгүү л хэлсэн юм л хөө. Тэгээд хэрэгэлдэг байсан чинь цагдаа явж исэн чинь цагдаа шалгаад тэгсэн чинь нөгөө төрөвчнээс нь Японы нэртэй карт гараад ирсэн боо юм бол шүү хүний юм авсан байна гэд. Тэгээ нөгөө хүн нь бүр цагдаагийн газар нөгөө хүний хүүхдээ чи өөрийн биеэр очиж гаргаж авч масан тийм байх. Тэгэхээр өөрийн биедээ хүний юм аваад явчих юм бол зүгээр явж байхад асуудалтай учраас. Нэрээ бас юу гэдэг тийм одоо нөгөө Японд амар нөгөө манараа энд ингээд уцмц одоо юмнуудаа ингээд шууд орхиод мартаа явчихж нэг бол унгаагаад ч юм уу. Тиймэрхүү юм энэ дөр олох юм бол заавал цагдаагийн газар авчиж өгж байгаарэ. Тэгэхгүй бол монголчин бол тэр чинь ингээд олсон юм олсон шүү дээ. Тэгвэл энэ чинь бараг тэрийг тэгж авах юм бол бараг хулгай болох байхаа. Хулгай олно тийм. Тийм болохоор Японд тэгээд нөгөө нэг хаа сайгүй камерууд байгаа тийм. Угаасаа тэр хүн угаасаа тэгээд камераар шүүдлэх юм бол бүх юм ингээ гараад ирнэ. Тийм болохоор тиймэрхүү одоо олсон юм дээр хам бол зүгээр нэг бол тэр газар ингээд тэр чигээр тавиад тийм орхоо нэг бол хүмүүс чинь нөгөө нэг Японд нөгөө нэг юм алга болгоод тэр нөгөө нэг тавсан газараа очихоор буцаад байж идэг гэдэг чинь ядаргаатай хүмүүс тийм янз бүрийн асуудалд оролцох дургүй учраас нөгөө тэр чигээр навлгүй ингээд хаяад тэгээ байгаа л тий. Тийм учраас тоохгүй байсан. Нэр хэрэг цагдаад аваач нөгөө олох юм бол цагдаад аваач өгөөд тэгэх юм бол яг нөгөө өөрийнхөө гэр мэр хаягийг бүртгүүлээ. Би нэг хүний утас олоод цагдаагийн газар аваач өгчээсэн чинь миний гэрийн хаяг утас миний мэдээллийг авч аваад тэгээ хэрвээ энэ хүн танд одоо нөгөө талархлаа илэрхийлье гэх юм бол өөрийн чинь мэдээллийг өгж болох уу? Утасны дугаар гэрийн хаягийг ч өгж болох уу гэж асуух юм лээ. Тэгэхээр би болохоор зүгээр гэдэг биш болно гэж хэллээ. Тэгсэн чинь нэг юм постнд нэг баярлаа гэж захиац ирсэн байлгүй да нэг тийм юм байсан. Тэгээ мэдээллийг чинь өгж болох уугүй юм уу гэж асуух юм уу. Харин амар юм байна. Би л аваад өгөхгүй гэдэг байхгүй. Яг утас юм ихээс гэрээ аяга аваад өгөхгүй хаа.
Гэхдээ тэр нөгөө цагдаагаар дамждаг. Үгүй цагдаагаар дамждаг. Цагдаагийн газраар дамждаг. Тэр хүн шууд миний өөх юм ахиж бодлоо шүү дээ. Тийм цагдаагийн газраас надад юу ирсэн байсан захиа ирсэн байсан. Тэр хүнээс ирүүлсэн юм гээ. Тэгвэл болтой тий. Тэрийгээ цаадалсан мэдлгүй яах вэ? Харин тий гайхалтай шүү дээ. Тийм тэгсэн мэсэн шүү. За хоёлаа тэгээд өнөөдрийнхөө дугаарыг нэмсгээд дуусгах. Тэгээд дараа нь хоёр ямар ч байсан хийх нь аягүй зүйтэй юм лээ. Тэгээ Якосо гэхдээ халуун сэтгэл хийж магадгүй тий яах юм бол тэгээ тэдний бас юуг анзаарч агаад Хаврын баяр одоо Golden Week гэдэг 4 сарын нэрээ Якосо гэж хоёлаа тайлбарлаагүй юм шүү дээ. Якосо болохоор нөгөө нэг Японд дөнгөж одоо ирж байгаа шинэ оюутнуудад зориулсан одоо Японд одоо ер нь баруун дэлхийн хэмээл ярьдаг да. Тэр ярьсан шиг юмнууд тэгээд дээрээс нь цагийн ажил байр. Тийм тэтгэвэр нөгөө нэг яриа очиж яриа өгчээсэн дээ урилгаар. Тиймэрхүү юмнууд ингээд нэгтгээд ингээд симпаяудаас ярьдаг байгаа. Хэрвээ зохион байгуулах юм бол цаадаас очиж цаг даван тарах юм бол очиж явах зүгээр. Амар хэрэгтэй шүү. Тэгээд ерөөсөө тийм гоё мэдээллүүдээ нэг доор ханаас ч олж авахгүй. Тийм яг гонно. За би тэр энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе гэж бодож байна. Дараагийн дугаараа би тэр идэхгүй оруулнаа. Тэгээд хурдан удахгүй Японд болцгаая. Японд сонсож байгаа залуус маань хурдан одоо нөгөө удахгүй дээ тасчин эхний үед жоохон хэцүү л энэ тэгээд тасчин дөө. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Энэ удаагийн дугаарыг Улсын сонсон баярлалаа.